Ялангуяа зааварлагчийг асуулт асуухад миний эхний хариу үйлдэл бол түүнийг арах цааж сэдвээс зайлсхийх явдал байсан. Зааварлагчийг дахин шахаж шаардах хүртэл би үннийг хэлээгүй. Эдгээр үйлдэл миний ов мэхтэй зан чанараас гарсан. Зааварлагчийг төөрөгдүүлэх зорилготой байсныг би ухаарсан. Тэр мөчид би эцэст нь ойлгосон. Миний доторх ов мэхтэй уух чанар л намайг худал хэлж ов мэхтэй байхад хүргэсэн. Би бас хэрвээ үүрэгтэй ов мэх гаргаж хаашааш хандсаар байвал эцэстээ бурханд орхигдно. Учир нь үнэн шударга хүн байснаар л бурхнаар төгс болгуулж чадна гэдгийг ухаарсан. Энэ тухай бодох үед би айж бас их харамссан. Би бурханд залбирч өөрийн завхарсан зан чанартай зоригтой нүр тулах эр зориг өгөөч гэж гуйн. Би үнэн шударга хүн байж дүр эсгэж хуурам эхэлсэн амьдралаар амьдрахаа болоход бэлэн байна гэдгээ хэлсэн. Энэ туршилгаар дамжуулан би үнэн шударга хүн байна гэдэг нь зөвхөн үннийг хэлэх биш гэдгийг ойлгосон. Энэ нь бас өөртөө үнэн сэтгэлээсээ хандаж бүх зүрх сэтгэлээ зориулах явдал юм. Асуудал гарах үед нүур тулж бэрхшээлийнхаа талаар хэлэх ёстой. Та дүр эсгэж үннийг нуун дарагдуулж эсвэл нэр нүрээ хамгаалахад санаа зовох хэрэггүй. Бурхан бүх зүйлийг шинждэг. Бид хүмүүсийг мэхэлж чадахч Бурханы сүнсийг хизээч мэхэлж чадахгүй. Энэ туршлага миний сэтгэлийг их хөдлөсөн. Хэрэг би үннийг эрэлхийлэхгүй, үнэн шударга хүн болохын төлөө хүчин чармаалт гаргахгүй бол миний ом мэхтэй зан чанар хизээч өөрчлөгдөхгүй. Би эцэст нь гарцаагүй таягдан хаягдах болно. Тэгээд тэр өдрөөс хойш би цагаа хэрхэн зохицуулах, ах эгч бүрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бэрхшээлтэй байгаа хүмүүсийг хэрхэн дэмжих талаар нухацтай эргцүүлж эхэлсэн. Би тэдний бодит хэрэгцээнд үндслэн Бурханы тохирох үгийг олж хуваалцсан. Би өөртөө байнга сануулна. Би юу хийж байх ёстой вэ? Би юуг орхигдуулсан бэ? Би яаж ов мэх, хуурам мэхлэлтээс зайлсхийх вэ? Би дахиж худал хэлмээргүй байна. Үннийг нуун дарагдуулах гэж шалтак тойцсоор байхыг хүсэхгүй байна. Би зүрх сэтгэлээсээ Бурханд залбирч эхлэн надад гүн үндэслэсэн ов мэхтэй зан чанарыг арилгахыг түүнээс гуйсан. Ингэснээр би үнэн шударга хүн, Бурханы хайрладаг хүн болж чадна. Миний дотор гүн нуугдсан завхарсан зан чанарыг илчилсэнд өөрчлөгдөх боломж олгосонд би зүрх сэтгэлийн угаас Бурханд талархаж байна. Амен.